Ерөнхийлөгч хөрөлцөхийн бүгд найрамдах нийтгэх улсад хийж байгаа төрийн ажлын хүрээнд Монгол нийтгэхийн бизнес эрхлэгчдийн форум боллоо. За тус форумд Монголын 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бол нийтгэхийн 70 орчим аж ахуйн нэгж оролцсон юм а. За үзэгч та бүхний хайж байгаачлан Монгол энтхийн бизнес форум яг одоо үргэлжилж байна. Монгол энтхийн гадаад худалдааны эргэлт 2020 онд 35 сая доллар байсан бол 2024 онд 110 сая доллар болж 3 дахин нэмсэн юм тоо мэдээлэл байна. Тэгэхээр Монголын хувьд бол энтхийг рүү малын түүхий эдийн зэрэг ноолор зэргийг төлхөө нийлүүлдэг бол энтхийн хувьд одоо эм эмнэлгийн хэрэгслийг төлхөө нийлүүлдэг гэдэг мэдээлэл байгаамаа. Түүнчлэн цаашид энтхийн талаас мэдээлэл технологийн салбарт эм эмнэлгийн хэрэгслийн салбарт төлхөө хөрөнгө оруулалтыг чиглүүлэх хүсэлтэй байгаа гэдгийг энэ үеэр мөн илэрхийлж байна. Энтхэг улс бол дэлхийн уул уурхайн салбарын маш том хэрэглэгч, маш том худалдан авагч. За бас сүүлийн жилүүдэд бас гадаадад хөрөнгө оруулалт хийж байгаа ийм бас потенциалны түнш гэж үзэж байгаа. За хоёрдугаарт өнөөдрийн энэ одоо та бидний хажууд болж байгаа Монгол энтхийн эдийн засгийн форум дээр Монголоос ирсэн 60 гаруй аж ахуйн нэгжүүдийн дотор за зөвхөн худалдаа эм за дээрээс нь жижиг дунд үйлдвэрийн компаниудаас гадна за тухайлбал одоо ноос ноолуурын чиглэлийн 2-3 аж ахуйн нэгж байна. Тэр дотроо Кашмирийн одоо Хамбогд Кашмир гэх мэтийн ийм компаниуд ирсэн байна. За өнөөгийн байдлаар Алтан бус мэдээгээр үндсэндээ 2 сая долларын бараа бүтээгдэхүүн Монгол улсаас энтхэг рүү Кашмирийн бараа бүтээгдэхүүн экспортлж байна. За энэ бол маш сайн үзүүлэлт төдийгүй Монгол улсын самнсан ноолуурын салбарт шин зах зээл бий болж байна гэсэн үг. Энэ чиглэлд энтхийн зөвхөн энэ чинь жижиг компаниуд л манай компаниудтай харьцаж байгаа. Томоохон нэхэмлийн энэ чинь дэлхийн 3 дахь том нэхэмлийн үйлдвэрүүдтэй газар учраас энэ дээр энтхийн компаниуд өөрсдөө санал тавьж Монголын Кашмирийн буюу энэ ноолуурын түүхий ноолуур, за дээрсэн самнсан ноолуур, угаасан хийгээ самнсан ноолууруудын компаниудыг урьсан байна. Тэгээ гол зорилго бол biz дэлхийн 4 дахь том эдийн засгтай энэ улсын бизнесүүдтэй холбогдох мөн холбоодууд хоорондын танхимууд хоорондын ажиллагааг бол шинээр сэргээх, меморандум зурах тэр үйл ажиллагаа бол амжилттай явагдаж байна. Нэгдүгээр хоёрдугаарт нь бол мэдээж бид нар тон дүнгээр бол өндөр 110 сая төгрөгийн худалдааны эргэлттэй боловч одоо энтхэг улсаас бол 1 тэрбум Америк долларын цаашлаа 1.9 тэрбум Америк доллар манай газрын төсвийн үйлдвэрээс явагдаж байгаа. Нэг талаас нөгөө талаас бол энтхэг улс бол IT-ийн салбар, технологийн салбар ялангуяа жижиг дунд бизнесийг хөгжүүлэх талаар бол их туршлагатай. Энэ талын бол мэдээллүүдийг авч байна. Тэр талаар бол өгөөжтэй аял болж байгаа гэж бодож байна. Ялангуяа бол улс төр цэвэрхэн байх хэрэгтэй. Бизнес бол өөрийнхөө зам мөрөөр явах хэрэгтэй. Ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэг асуудлыг бол алхам тутам тавьж байна. Мөн энтхийн ард түмний ялангуяа бизнес эрхлэгч нарт бол өөрсдөө энэ ёс зүй энэ талаас бол бизнес ханддаг нь бол биднэрт их чухал байна. Одоо манай энд бол Эрдэнэс Монгол компани бол ирсэн байгаа. Ялангуяа Кокч нүүрсийг одоо баяжуулсан Кокч нүүрсийг бол гарах тэр шугамыг бол хайж ирж байгаа. Өмнө хэд хэдэн орлогууд явагдсан байна. Хоёрдугаар энийг тээврэх логистикийн асуудал. Одоо бид нар хэд хэдэн хятад улсаар, Орос улбаны улсаар дамжаад гарах тэр гарцаа бол хайж ирж байна. Ялангуяа манай төмөр замын удирдлагууд өөрсдөө бас ирсэн. Өнөөдөр болох үдээс хойш форум дээрс ялангуяа тэр төмөр замын үйлчлэл энэ бас нэлээд яригдах байх гэж бодож байна. Нэг талаас нөгөө талаас бол бид нар энэ тээврээсээ гадна IT-ийн салбартаа одоо нэлээд ажиллах хэрэгтэй. Монгол улс 90-ад оны эхэнд бол шинэ холбооны сургууль дээр бол 1 сая Америк долларын тухайн үед ерөнхий сайдын бэлгээр анхны одоо алсын анти инстанс байрлуулж байсан. Тэр төсөлтэй адилхан манай холбооны салбарт маш чухал алхам болж байна. Яг түүнтэй адилхан уул уурхай ялангуяа логистикийн асуудал дээр бид нэр их өөрөөр харж байгаа. Ялангуяа газрын эвлийн баялагийг дахин боловсруулах дээр их анхаарах болоо гэж бодож байна. Энэ парламентын одоо үйл ажиллагаатай бас манай улсын хурлын гишүүдэд танилцууллаа. Гишүүд ч гэсэн бас хоорондоо уулзаж одоо найрамдлын бүлгүүдийн уулзалт бас боллоо. Энэхүү ажлын хүрээнд одоо зөвхөн нийгмийн эдийн засаг, улс төр дипломатын шугамар хоорондоо ойрхон харьцаа зогсохгүй хууль тогтоогчдын хооронд, тэгэхээр парламент хоорондын харилцаа гэсэн чухал гэдгийг онцолж манай улсын зүгээс энтхэг Монголын одоо манай улсын хурал дахь найрамдлын бүлгийг бий болгосныг онцлоод айлын талд одоо бас одоо энтхэг Монголын найрамдлын бүлэг танай парламентд бас байх нь зүйтэй гэдэг саналыг бол дэвшүүлсэн байсныг энэ айлчлалын хүрээнд бол ойрын хугацаанд энтхийн парламентд Монгол энтхийн найрамдлын бүлэг бас бий болно гэдгийг бас онцлон тэмдэглэж байна. За үүнээс гадна маш олон баримтчгүүд гарч сурлаа. Энэхүү одоо айлчлалын гол үр дүнгууд бол одоо мэдээж олон улсын хэмжээнд олон улсын эрх зүйн дагуу хоорондоо байгуулсан эрх зүйн баримтчгүүдэд тодорхойлогддог. Тэгээ нийтдээ 10 гаруй баримтчиг
зурлаа. Хамгийн гол нь бол мэдээж одоо хамтарсан мэдээлэл стратегийн түнш орнуудын хувьд хоёр улс хоорондоо харилцаад ирээдүйн одоо ойрын 10 жилдээ ямар ажил хийх юм, ямар чиглэлээр хамтарч ажиллах гэдгийг маш тодорхой, наривчлан тодорхойлсон, энийг хамтран олон улсын хэмжээнд тунхагласан ийм тунхаглалыг гаргасан нь бол одоо хамгийн том үр дүн. Энэтхэг улс нь хүн амынхаа тоогоор дэлхийд 1-р, эдийн засгаар 5-р, газар нутгийн хэмжээгээр 7-р чигсдэг. Нефтийн бүтээгдэхүүн үнэт чулуу ийм бүтээгдэхүүн гол нь нийлүүлж түүхий газрын тус, алт мөнгө зэрэг үнэт металл, цахилгаан бараа импортлдог. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбарт тооцогддог. За тэгвэл энэтхэгийн аж ахуйн нэгжүүд Монголын мэдээлэл технологи, хиймэл оюун ухааны салбарт стартап компаниудыг дэмжих, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.